Библи гэдэг ном хүн төрөлхтний түүхэнд маш олон үүрэг оройлтойгоор оролцож байсныг мэдэх үү? Хэрвээ та бүхэн хэвлэх машин гэдэг төхөөрөмжийг хэрхэн яаж үүсэж бий болсон бэ гэдэг түүхийг судлах юм бол Библи гэдэг номтой салшгүй холбогддог. Яг гэвэл хамгийн анх энэхүү Библи гэдэг номыг хүн гараараа бичиж хуулбарладаг байсан учраас маш их үн өртөгтэй, маш их ажиллагаатай байдаг гэж. Тийм учраас Библийг цаг хэмнэж бас үн өртөхийг багасгахын тулд Библийг хэвлж гаргах юм машиныг үйлдвэрлэх шаардлагатай болсон байна. Ингээд хамгийн анхны хэвлэх машин дээр үйлдвэрлсэн буюу хэвлсэн хамгийн ихний ном бол Библи ном юм. Энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй илүү ихээр судлах юм бол Google дээр интернетт хангалттай их мэдээллүүд байдаг. Америк нэгдсэн улсын айл өрх бүрийн дунд авсан судалгаагаар нийт ард иргэдийн нийт айл өрхийн 90% нь гэрт нь ариун Библи судар байдаг гэсэн ийм судалгаа гарсан байна. 90% нь байна гэдэг бол маш өндөр тоо юм. Ариун Библи гэдэг энэ ном монгол хэл дээр хэвлэгдэн гарсан тэр зам учраас эхлээд багахан хугацаа өнгөрсөн эдгээр өдрүүдэд хэрэв бид бүхэн айл өрхүүдээс судалгаа авах юм бол айл гэр бүрт Библи гэдэг судар байгаа үгүй юу гэдгийг судлах юм бол бас сонирхолтой тоо гарах бах. Хэдийгээр 90% нь Библи гэдэг судар гэрт нь байсан ч гэсэн маш цөөхөн хувь нь хэдгээр гэр бүлүүдээс Библийг өдөр тутам судалдаг, уншдаг, итгэж биширж, дагаж мөрддөг гэсэн ийм тооцол бас гардаг. Библийг бид нэр яг юуны төлөө ашиглах юм бэ? Библи бидэнд яг ямар хэрэгцээтэй вэ гэдэг талаар бас хуваалцах гэсэн. Магадгүй энэ талаар энэ сэдвийг хэлэхээр та мэдээж ойлгомжтой шүү дээ. Сүнслэг байдал өссөн, бурхандаа харилцсан, нөгөө л заадаг, нөгөө л ярьдаг, нөгөө л хэлдэг сэдв байна гэж бас та бодож болох юм. Тэгэхээр би өнөөдөр бас өөр нэг өнцгийг та бүхэнтэй харахыг хүссэн юм. Ингээд хамтдаа бүгдээрээ Матай номын 24 дугаар бүлгийг очиж тэндээс ишлэл уншицгаая. Матай номын 24 дугаар бүлэг бол Иесус Христ өөрийн дагалдагч нартаа дэлхийн төгсгөл ойртоход ямар шинж тэмдгүүд бий болох вэ гэсэн асуултанд хариулсан ийм онцгой бас чухал бүлэг байдаг. Есүс хариуд нь хэн нэгэн та нарыг төөрөлдүүлэхүй болгоомжил гэсэн байна. Хажиргалтай нь Есүс шавнарынхаа асуусан асуултанд буюу дэлхийн төгсгөл ойртоход ямар шинж тэмдэг энэ дэлхий дээр үзэгдэх вэ хэмээх энэ асуултанд хариулахдаа түүний хамгийн түрүүнд амнаасаа гаргасан үг бол та нар төөрөлдөх вэ гэж хэлсэн. Та нар хуурдах вэ? Та нар залилуулж, мэхлүүлж, та нар төөрөх вэ гэж анхааруулсан. Хэрэв бид 5 дугаар ишлэлийг унших юм бол учир нь олон хүн би бол Христ хэмээн миний нэрээр ирж олныг төөрөлдүүлнэ гэсэн баг. Та бүхэн харж байгаа дахиад Иесус төөрөлдүүлнэ гэж хэлснийг харж байгаа. За одоо бүгд хамтдаа дараагийн ишлэл нь Матай номын 24-ийн 11 дэх ишлэлийг уншина. Олон хуурамч иш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Иесус дахин нэг удаа олон хуурамч иш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ гэж хэлсэн баг. Дахиад нөгөө танил үг төөрөлдүүл. Одоо бүгд 24 дэх ишлэгийг уншъя. Хуурамч Христүүд болон хуурамч иш үзүүлэгчид гарч ирж хэрэг боломжтой бол сонгогдсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд гайхамшгуудыг харуулах болно гэж хэлсэн байна. За ингээд бүгдээ Матай номын 24 дэх бүлгээс 4 ишлэлийг уншлаа. Энэхүү 4 ишлэлдээ дөрвөлөнд нь гарч байгаа адил нэг үг бол төөрөлдөх гэсэн үг. Төөрөлдүүлнэ, төөрөлдүүлэх вэ, төөрөлдүүлнэ шүү гэж хэлсэн. Хэрвээ та Библийн шинэ гэрээний бусад бүхий л номнуудыг судлаад үзэх юм бол нэг бүлэгт хамгийн олон удаа төөрөлдүүлнэ гэдэг үгийг энд Иесус хэрэглэснийг харж байгаа. Өөр шинэ гэрээний хаанч ямар ч бүлэг дээр, ямар ч хэсэг дээр энэ үгийг ингэж олон ашиглаагүй байдаг. Өнөөдөр бид маш олон гайхамшиг эргэн тойронд энэ тэнд болж байгааг сонсдог шүү дээ. Мэдээж бурхан гайхамшиг үлдэхүйч чадaltaй. Бурхан бол гайхамшиг бүтээгч, гайхамшиг үйлдэгч нэгэн. Гэхдээ Библиэлд сануулснаар хуурамч иш үзүүлэгчид хүртэл олон төрлийн гайхамшигуудыг үйлдэх болно. Үүгээрээ дамжуулж сонгогдсдыг хүртэл төөрөлдүүлэх болно гэж анхааруулсан байна. Энэ тухай 2 дугаар Коринт номын 11 дэх бүлгийн 13-14 дэх эшлэлээр хэлэхдээ учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, залтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид ажээ. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэрлэгч болгон хувирдаг учраас гайхах юм алгаа гэж хэлсэн байна. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрлэгч болгож харуулдаг хэмээн Илч Паул Коринт хотынд анхааруулж бас сануулж хэлсэн байна.
Энэ тухай бид бүхэн Египтээс гарсан номын Мойсе тохиолдсон нэгэн түүхээс бас харж болно. Египтээс гарсан номын 7 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар эшлэл. Мойсе Ааронаар фараон руу очиж эзний тушаасан ёсоор яг тийхүү үйлдэв. Аарон таяга фараон ба түүний зарц нарын өмнө хаяхад тэр нь могоо болов. Фараонч бас мэрэгд ба илвчдийг дуудав. Египтийн илвчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв. Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хайж тэдгээр нь могоо болсон боловч Аароны таяг тэдний таягнуудыг залгиваа гэсэн байна. Бурхны тушаалын дагуу фараоны өмнө Бурхан тэднийг илгээсэн гэдгийг харуулахын тулд таяга газар шидэн могоо болгосон баг. Гэтэл сонирхолтой зүйл болсон фараоны дэргэд байсан илвчид ч гэсэн фараоны тушаалын дагуу таягнуудаа газар шидэн могоо болгон хувиргасан. Энэ үйл явдлыг бид нар санаж байгаа. Хуурамч иш үзүүлэгчд буюу хуурамч Христүүд гайхамшигыг үйлдэж ер бусын сонин содон зүйлсүүдийг хийж чаддаг энэ жишээ Библийн бас энэ түүхээр батлагдаж харагдаж байгаа. Тэгэхээр яалтчгүй дэлхийн төгсгөлийн үед үзэгдэх хамгийн аюултай шинж тэмдэг үзэгдэл бол төөрөгдөл юм байна. Олон хүмүүс, олон итгэгчид төөрнө гэж Иесус анхааруулж ирсэн. Иесус яг энэхүү анхааруулгыг Матай номын 7 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлдэр уулан дээрх сургаалаа айлдаж байхдаа сануулсан байдаг. Хуурамч иш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хоньны арьс нүмер нь та нар руу ирэх боловч дотроо хомхой чоннууд юм аа. Тэгэхээр яг л энэ төөрөлдүүлэхүй гэж болгоомжлуулж бидэнд сануулсан энэ сануулгыг Иесус зүүрлэхдээ тэдгээр хүмүүс хоньны арьс нүмерж ирсэн хомхой чоннууд гэж хэлсэн баг. Тэгэхээр Иесус Христ өөрөө бидэнд өөрийнхөө амаар та нар төөрөлдөхгүй болгоомжтой байгаарай. Та нарыг төөрөлдүүлнэ шүү. Болгоомжтой байгаарай хэмээн ахин дахин сануулсан байна. За одоо бүгд хамтдаа Илч Паул буюу шинэ гэрээний ихэнх номнуудыг, загтлуудыг бичсэн Илч Паул бидэнд бас юу гэж сануулж байсан бэ гэдгийг хамтдаа бүгдээрээ харцгаая. 2 дугаар Тимот номын 3 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг хамтдаа унших болно. Харин муу хүмүүс мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузармуу болно. Харин чи хинээс сурснаа мэдж юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай гэж хэлсэн байна. За одоо бүгд хамтдаа 2 дугаар Тесалоник номын 2:2-ыг гаргаж уншицгаая. Эзний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт загтлаарч өөмөлөгдөхгүй байх тун. Хинч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдалгаарч сүрлийн хөвгүн болох ёс бусын хүн ишлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй бүхий л өөрийгөө Бурхан химээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөгдөн Бурханы сүм дотор сууж өөрийгөө Бурхан гэж харуулнаа хэмээсэн. Тэгэхээр Иш Паул Тесалоник хотынд сануулж хийсэн энэхүү загтал дээр хэн нэгэн та нарыг ямар нэгэн сүнсээр эсвэл үг яриагаар, номлолоор эсвэл загтлаар бүү үүмүүлээсэ. Яагаад гэвэл дэлхийн төгсгөл болохоос өмнө буюу эзний дахин ирэхээс өмнө нэг зүйл заавал тохиолдно гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү ишлэлийн хамгийн гол хэсэг нь Христэд итгэгчдийг мэхлэж, төөрөлдүүлж бас үүмүүлэх тэр нэгэн нь сүмийн гадна биш. Харин сүм сүмийн дотор талд тэгээд Бурханы адил өөрийгөө өргөмжилж суугуулна гэж энэ ишлэлээр хэлсэн байна. Тэгэхээр одоо бүгд хамтдаа Илчилт номыг бичсэн Илч Иохны тэрээр үзэгдлэр юу харсан, юуг буулгасан бэ гэдгийг хамтдаа бүгд уншицгаая. Ингээд Илчилт номын 16-гийн 12-аас 15 дахь ишлэгийг харцгаая. 6 дахь нь аягтайгаа агуу их Ефрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм. Лууны амнаас, Аратны амнаас, хуурамч иш үзүүлэгчдийн амнаас мэлхий шиг 3 бузар сүнс гарахыг би харав. Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамттан цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм. Харагтун би хулгайч шиг хэрнэ. Сэрүүн байж хувцаа сахидаг хүн ерөөлтэй. Эстэгвэл тэр хүн нүцгэн явж ичгүүрийг нь хүмүүс харах вэ гэж хэлсэн. Илчилт номын 16 дугаар бүлэг бол маш онцгой бүлэг. Энэхүү бүлэг дээр 7 тэнгэрлэгч болон 7 аягны бэлэгдэлтэй иш үзүүлэг гардаг. 6 дахь аяг асгарахад энд юу харагдсан бэхээр 3 зүйл харагдсан ба. Эхнийх нь лууны ам, мөн Аратны ам, хуурамч иш үзүүлэгчийн амнаас нь мэлхий шиг 3 бузар сүнс гарсан гэж. Та нар харин харах юм бол амнаас нь гарсан. Луу, Аратан,
Хуурамч иш үзүүлэгч гэдэг энэ гурав бол муу эрийн сүнсний буюу сатаны гурвал юм. Амнаас нь гарсан гэж хэлж байгаа. Амнаас нь бузар сүнс гараад ингээд тэмдгүүдийг үйлцсэн. Тэгээ хамгийн чухал ишлэл нь 15 дахь ишлэл буюу энд юу гэж хэлсэн бэхээр харагтун та нар сэрүүн байж хувцаа сахиараа. Та нар анхааралтай байгаарай. Та нар сэрүүн байгаарай гэж Бурхан энд анхааруулж ирсэн. Энэ юу гэлж нөхөр тэд тэмдгүүдийг үйлдэн шүү. Тэд амнаасаа бузар сүнс буюу хуурамч сургаалуудыг гаргаж ингээд та нарыг төөрөлдүүлнэ. Тийм учраас болгоомжтой бай. Сэрүүн бай гэж хэлсэн байна. За тэгэхээр бидний уншсан эдгээр ишлэлүүдээс бид харах юм бол дагалдагчид нь Иесусээс дэлхийн төгсгөл болоход ямар шинж тэмдэг бий болох вэ гэж асуухад Иесусийн хамгийн анхны амнаасаа унгасан үг бол та нар төөрөлдөхгүй болгоомжлоор гэсэн байна. Мөн Илч Паул надаас сонссон, сурсан, ойлгосон, мэдсэн зүйл тэр сургаал дотроо байгаарай. Яагаад гэвэл та нарыг төөрөлдүүлнэ шүү. Та нарыг мэхлэн шүү гэж сануулж хэлсэн. Мөн Илч Иохан Библийн хамгийн сүүлчийн номыг бичиж байхдаа дэлхийн ертөнцийн төгсгөлд хүн төрлөختнийг мэхэлсэн тэрхүү мэхлэгчид өөрсдийнхээ шийтгэлийг амсаж үеийн үед тарчлах болно гэж хэлсэн байна. За эдгээр ишлэлүүдээс бидний гол авах point буюу санаа бол бид төөрөлдөх аюулд байна. Яг одноо бидний амьдарч байгаа энэ цаг үе бол төөрөлдөх аюултай ийм цаг үед байна гэдгийг бид нар олж харж байгаа. Тэгэхээр бид нар энэ анхааруулгыг буюу энэ аюулаас яаж өөрсдийгөө сэргийлэх вэ? Яаж бид нар төөрөлдөхгүй, яаж бид нар мэхлэгдэхгүй байх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Илч Паул 1-р Тимот номын 3-р бүлгийн 14-15 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Удахгүй чам дээр очино гэдэгт найдан эдгээр зүйлийг би чамд бичиж байна. Хэрв би саатвал үнний багнава суурь болсон амьд бурхны чуулган болох бурхны гэр бүл дотор хүн бие яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр Илч Паул Тимотед хандаж бичгтээ би чамтай удахгүй уулзна гэж найдаж байна. Гэхдээ ямар нэгэн шалтгаан гараад би чамтай мүд уулзах чадахгүй саатах юм бол миний бичиж байгаа эдгээр загтлууд, эдгээр бичээсүүд бурхны хүн өөрийгөө яаж зөв авч явах вэ гэдгийг зааж байгаа юм шүү гэж хэлсэн байна. Паул загтлаа бичиж байсан тэр үед мэдээж Библийг бүлэг ишлэлээр хуваагаагүй байла. Энэ нь нэг л үргэлжилсэн загтал байсан. Тийм ч учраас түүний үргэлжлүүлээд бичсэн анхааруулга бол 1-р Тимот номын 4-р бүлгийн 1-р ишлэлдэр харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж сүнс тодорхой хэлдэг гэж хэлсэн байна. Хожмын цагт буюу дэлхийн төгсгөлийн үед цаг нь ирэхээр итгэгчид хүртэл итгэлээ орхиж тэгээд мэхлэгч сүнснүүдийн буюу чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулах болно гэж хэлсэн байна. Та бүхэн гайхшиж магадгүй. Итгэгчид үннийг ойлгож мэдсэн, үнэн рүү хүрсэн, үннийг ухаарч сонссон, үнний илчилтийг зүр сэтгэлдээ авсан тэр итгэгчид яагаад төөрөлдөөд, яагаад мэхлэгдээд, яагаад үннээс холдож чөтгөрийн номлолд анхаарлаа хандуулах болов? Яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бол? Хуурамч Христүүд буюу хуурамч иш үзүүлэгчдийн хамгийн аюултай шин чанар бол тэд ямар ч үнэнгүйгээр, бүр үнний ямар ч үнэргүйгээр туйлын үнэн болох тэр үнэн рүү аль болох ойртохыг хичээдэг. Туйлын үнэн рүү хамгийн ойроор ойртно. Гэхдээ өөртөө ямар ч үннийг агуулахгүйгээр. Тэгэхээр Иремай номын 17 дугаар бүлэг дээр хүний зүрх бол бүх зүйлсээс илүү хуурамч өгөөд эдгэршгүй өвчтөй юм а гэж хэлсэн байна. Энэ дэлхий дээр байгаа хуурамч зүйлсүүдийг жагсаагаад үзэх юм бол хамгийн хуурамч зүйл бол зүрх юм а гэж хэлсэн байна. Таны мэдхээр ямар эдгэршгүй өвчнийг та мэдэх вэ? Хорт хавдар гэдэг энэ өвчин бол өнөөдөр монголчуудын хувьд эдгэршгүй өвчний тоонд орсон ийм аюултай зүйл болсон байна. Мөн дээрээс нь хүний дархал хомсдлын вирус гэдэг энэ вирусээс болж дэлхий дээр сая хүмүүс бас өвдөж зовж энэ дэлхийг орхиж нас барж байгаа. Тэгэхээр энэ аюултай өвчнүүдтэй хүний зүрхийг зүүрлж хийсэн нь маш анхаарал татж байгаа. Яагаад зүрхийг бурхан энэ эдгэршгүй өвчнөд зүүрлэв? Матай номын 15 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлдэр зүрхнээс хорон муу бодол, аллаг, завхаарл, садар самуу, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь
гардаг. Эдгээр нь хүнийг бузарладаг гэж хэлсэн байна. Есүс ч гэсэн өөрийн ямаараа зүрх бол цаг ямагт муу мухай зүйлсээр дүүрч, муу мухай зүйлс татагдж, муу мухай зүйлс рүү тэмүүлдэг, өөрөөсөө бас гаргаж байдаг гэж хэлсэн байна. Тэгвэл Библиэлд Есүс өөрөө Иохан номын 17-гийн 17 дээр үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн гэж хэлсэн байна. Тэгэхээр биднийг ариусгах хүч чадалтай, бидний хуурамч зүрх сэтгэлийг ариусгах хүч чадалтай тэр зүйл бол Библи юм. Библийг бид юунд ашиглаж болох вэ? Тийм ээ. Библийг бид зүрх сэтгэлээ хамгаалахад ашиглаж болно. Зүрх сэтгэлээ бид нар таньж мэдэж, зүрх сэтгэлээ шалгаж, зүрх сэтгэлээ шигшиж, зүрх сэтгэлээ зөөлрүүлж, зүрх сэтгэлээ ариусгахад бид нар ашиглах ёстой. Бид яагаад Библийг уншдаг юм бол? Бид зүрх сэтгэлээ хамгаалахын тулд юм. Тэгэхээр та зүрхний эйхот харуулах хэрэгтэй гэсэн үг. Зүрхний эйхот харуулна гэхээр таныг би гэрээсээ яваад зүрхний эмчтэр очиороо гэж хэлж байгаа юм биш. Та Библийг ашиглаад зүрхээ эйхогоор харах хэрэгтэй. Библи бол үнэн гэсэн. Мөн Библи өөрөө ариусгадаг гэсэн. Тэгэхээр хэрвээ таны зүрх сэтгэлд ямар нэгэн худал хуурмаг байгаа бол, ямар нэгэн худал хуурмагнд та автсан байгаа бол түүнийг Библи нээж илрүүлж чадна. Харин өнөөдөр бидний амьдарч байгаа энэ цаг мөчид интернет хөгжсөн энэхүү цахим орчинд маш олон мэдээллүүд шүүлтүргүүгээр өдөр болгон бид нэр ирж цаг хорон мөч болгонд солигдож хүмүүстээр цаг алдгүй мэдээллүүд очиж байгаа. Яг энэ цаг мөчид бид тэдгээрийн дотроос хэрхэн амийн талах болох Иесус Христийн жинхэнэ үнэн амьд тэрхүү үг номлогдож бас тунхаглагдж байна гэж яаж ялгах вэ? Маш олон сүмийн гишүүд, маш олон итгэлийн ахын дүүс нар надаас пастора ийм сүм байна, ийм урсгал байна, ийм цуглаан байна, ийм номлогч номлож байна, ийм сургаал зааж байна, ийм гайхамшиг үйлдэлсэн байна гэж над руу зураг, бичлэг бас мэдээллийг явуулаад надаас асууж байсан ийм тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр би тухайн үед ч хэлж байсан, өнөөдөр ч гэсэн энэхүү сургаал номлороо дамжуулж та бүхэнд дахин нэг удаа хэлье. Иврэ номын 4-р бүлгийн 12 дугаар эшлэл. Учир нь Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа эртээ ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай юм а гэж хэлсэн байна. Иремая номдэр хэлснээр зүрх бол бүх зүйлсээс илүү хуурамч. Матай номдэр хэлснээр Есүс зүрхнээс төрөл бүрийн худал хуурмаг, гүтгэлэг, бузар булай зүйлс гард юм а гэж хэлсэн. Харин Иврэ номдэр хэлэхдээ Бурхны үг зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай гэж хэлсэн байна. Бурхны үг бол тэрхүү зүрхний эдгэршгүй өвчнийг эдгэх цорын ганц хариулт юм байна. Хүн төрлөختөн энэ эдгэршгүй өвчнийг эдгэж чадахгүй байна. Энэ зүрх гим нүглийн хор тавдраар дүүрэн. Харин Бурхан л цорын ганц энэ зүрхийг бүрэн илааршуулж эдгэх хүч чадал байдаг. Тэр дундаа Бурхны үгэнд энэ хүч чадал байд юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нараа Библийг уншиж Бурхны үгээр өөрсдийн зүрх сэтгэлээ ариусгацгаая. Таны зүрх сэтгэл дотор байгаа ямар нэгэн эргэлзээ, тэнэгэлзээ, төөргөдөл, мэхлэгдсэн, хуурцсан тэрхүү өвчнийг Бурхан Библиэр дамжуулж эдгэх болтугай. Та хариултыг хаа нэг газраас, эсвэл сүмээс, эсвэл номлогчоос хайх шаардлагагүй. Библиэд илгээд залбир. Библиэд илгээд Бурханаас гуй. Библиэд илгээд эзнийг дууд. Эзэн танд заавал өөрийнхөө үннийг илчилж, ойлгуулж, таниулах болно. Библиэд ийм хүч чадал байдаг. Үнэхээр монголчууд маань Монголын айл болгонд гэрт нь Библи гэдэг судар байдаг бол юутай сайхан бай. Тэгэхээр түүнээс илүүтэйгээр Библиэлтэй хүн бүр Библийг уншдаг байх нь хамгийн чухал юм. Таны гэрт Библи байлаа гэд энэ нь та төөрөлдөхгүй гэсэн үг биш. Цорын ганц Библийг уншиж байж тэрхүү Библи дээрх үгийг та ойлгож ухаарч таньж мэдэж байж та төөрхөөс сэргийлж чадна. Нэг зүйл хэлэхээ мартсан байна. Мэдээж хуурамч христүүд буюу хуурамч иш үзүүлэгчид, хуурамч номлогчид биднийг төөрөлдүүлж, биднийг мэхлэх аюултай ч гэсэн тэднээс дутахгүй биднийг мэхэлж төөрөлдүүлэх аюул тантай хамгийн ойрхон байдаг гэдгийг бүү мартаарай.
Яаковын 1-р бүлэг дээр өгүүлснээр гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд болготон хэмээн хэлсэн байна. Тэгэхээр магадгүй таныг төөрөлдүүлж, таныг хуурж, таныг мэхлэх хамгийн том мэхлэгч та өөрөө ч байж магадгүй. Та Библийг унш, Библийг судал, Библиэс суралц. Гэтэ хамгийн чухал нь түүнийг амьдралдаа хэрэгжүүл. Ингээд хамтдаа өдрөө өнөөдрийн сургаалаа дуусгаад залбирцгаая. Эзэн бурхан минь, бид өнөөдөр Библи бидэнд ямар зорилгоор өгсөн бэ гэдэг шалтгааныг ойлгож авлаа. Хүмүүс гайхамшиг ер бусын зүйлс рүү хуйларж бидний зүрх сэтгэлч хийсэн тийм зүйлс татагдсаар байдаг. Харин цорын ганц үннийг эрхшээн өөртөө агуулдаг Библи биднийг замчилж тэрхүү мөнхийн амь руу хөтлөх хүч чадалтай учраас бид Библиэсээ бүхий сонсон зүйлээ шалгаж бас нягтлж хувьдаа судалдаг байх тавцлаарай. Таны цорын ганц хүү аврагч Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Ингээд эх 7 хоногийн сургаал номлороо иргэн уулзцгаая. Баяртай.